Байцгаана уу өдрийн мэнд. За Солонгост хамгийн гоё юм нь ингээд тэгбэгээр хүнс болон онлайн шопоос захиалсан зүйлс тэгээд өөр хэрэгтэй одоо нэгэн лугаа юм явуулах гэж байгаа бол тэрийг ингээд тэгбэ буюу шуудан ингээд хүргэлтийн компаниар ингээд явуулцдаг. Тэгээд хамгийн хөөрх нь ингээд хүргэлтийн компани гэдэг ирээд ингээд айлгыныхын үүдэн дээр айгүй өөрхөн тавиад явчихдаг. За тэгээд үүдэн дээр тавиад зүгээр л үүдэн дээр орхоо явчихна. Тэгээд мессежээр ингээ үүдэн дээр хүргэлтэн ирсэн шүү гэсэн мэдээлэл ирнэ. За тэгээд оронгууд өвгийн айлын үүдэн дээр ингээ тавьчихна. Зүгээр л тавьчихна. За тэгээд энийг хулгайлаад аваад яваад хүний юм аваад явах тийм хүн өрөөсөө байхгүй. Энэ дотор нь утас шүрмэс за хэрэгтэй бичиг баримт хоол хүнс юу ч ирсэн байж болно. Нэгэн лугаа явуулсан юм байж болно. Эсвэл өөртөө онлайн шопоос захиалсан байж болно. Эсвэл тэгэл юу ч байж болно. Тэгэхэд ингээд 2 3 хоног хагас сар болно эзэнгүү байсан ч гэсэн үүдэн дээр нь байж л байдаг. Хулгай их тийм ямар ч зүйл байхгүй. Энэ нь одоо маш их таалагддаг. За тэгээд нэмэлтээр ингээд айлгын байр болгоны үүдэн дээр шуудангийн хайрцагтна. Байр гэрийнхэн тоотоор ингээд юунууд нь яваад ирнэ. Сөөх халуус ер нь сөөх бүх юмуд нь яваад ирнэ. Тэгээд захаа занаа тий нэг лого бичиг баримт шуудангаар явуулсан ч болно. Тэгээд одоо жишээ нь ингэхэд ингээд сөөхийн төлбөр нь гараад ирсэн байна. Яа ингээд шуудан маань хөрхөө ирээд тавьчаа. Тэгээ яваад өгөндөө. Оо сайн шуудан маш яваад өгч.